Өнөөдөр гişүн энэ ажлын хэсгийг сайн хараарай. Би бол зүгээр юм зарчмын саналтай байна. Үндсэн хуулинд өссөн өөрчлөлтөөр бол намыг бол үндэсний хэмжээний гэдэг тийм агуулга яваад байгаа. Тэр нь яг ингээд суман дээр юм юу байж болохгүй шүү гэсэн үгээр бид нар ойлгож болох уу болохгүй юу? Хоёрдугаарт энэ 24 оны ээлжид сонгуулиас эхэлж дагаж мөрдөх заалтыг одоо бид нар намуудынхаа тэр үндсэн хуулийнхаа агуулгын дагуу үндэсний гэж юу хэлэх юм, яаж ойлгох юм гэдэг намуудын тухай хуулинд өөрчлөлт орно. Сая энэ хуулийн дээр явж исэн нам нэр дэвшүүлэх гэж исэн ингээд сая явцсан нүнд авчлаа шүү дээ. Тэгэхээр энэ жаахан ийм нөгөө үндсэн хуулинд өрсөн өөрчлөлтийн дагуу салбар маягийн юмнуудаа бид яаж ойлгох вэ гэдэг ойлголт нь цэгцрээгүй байхад 4 оны сонгуулиас эхлээд ингээд улс төрийн намын эвсэл ингээд төлөөлөгчдийн хурдын иргэдийн төлөөлөгчдийн хурдын бүтцэнд аливаа хэлбэрээр зохион байгуулалтыг нэгж байгуулахыг заачдаг арай жаахан эрттэж гэнэ үү гэж бодож байна. Хэдүүлээ энэ дээр жаахан хугацаа байна шүү дээ одоо. Одоо өнөөдрийн юм бол хуучин хуулиар л явчих юм чинь. Тэгээ энийг жаахан ялангуяа энэ зөвхөн энэ заалт биш л дээ би хоошоо яваад харж байна. 2-3 заалтаа 2024 оноос хэрэгжих. Тэрнийгээ та бүхэн мэнийг эргэж харахгүй мүү? Гого. Одоо 24 оноос хэрэглэх заалтыг өнөөдөр яаран сандран батлах хэрэг байна уу? Намуудын тухай хуулиндаа хэдүүлээ ямар нэгж ойлгох нэг үндэсний хэмжээний энэ төр. Одоо илт төр нэг шинэ нам байгуулсан нөхөр надад хэлж илээ. Улаасаа манай намуудын тухай хууль буруу байгаа юм билээ. Орон нутгийн сонгуульд орохын тулд орон нутгийн салбар нэг зөвлөл байгуулах шаардлагатай. Гэхдээ бид нар иргэдийнхээ эвлэлтэд нэгдэх эрхийг хаасан. Ингээд их олон талын юм ярмаар юм байлаа л да. Тэгэхээр би энэнийг 24 оноос хэрэгжих заалтыг өнөөдөр заавал ингэж оруулах хэрэг байна уугүй та нар маань яриараа л гэж байгаа.